Шинэ ивент тэтгэгч Боломт банк. За ингээд сүүлийн үед цагаансаар болох гээд гадуур амар хулгай ихсэж л да. Тэгэд надад бүр амар хэцүү байгаа байхгүй яг хулгайд юмаа алдах гэдэг биш би өөрөө хулгайд цэцэрдэгдээд байгаа болохоор аягүй хэцүү байгаа. Яг тэгэхээр яг саяхан миний урд нэг их чинь алхаж явж байгаад зүгээр ингээд алхажсэн над руу нэг эргэж явсан. Яна хулгай шиггүйгээр би одоо за бит хоёрын хойно нэг эвгүй хулгайч явж байгаа юм байна гэд дагааг гөх гэд нэг эргээс чинь хойно хинч байгаагүй. Тэгээ би эвгүй хулгайч нь лээсэн байл л тэ. Яг эмхтэн хүмүүс сонорсон юм шигтэйх нь бол аргагүй. Яг миний урд бас нэг залуу явж хагаад яраад явжсэн. Над руу нэг иргэжсэн. Утас дөрөвч байна гэж шууд тэмтрэг гүйчихлээ. Тэгээд уусаа яасан ч амар хулгайч юм байна. Тэгээд автобусанд нэг охин бас яг над руу ингэ ширтээд ахын за энэ одоо наваа танилцъя гэх гээд байгаа юм байна да гэж утсан чинь яг би дуудаж байгаа хэрэг нөөч хэлснэ аха дүүн уцаашаа би тань нэгжээ үтчихгүй. Тэгэл нэгжүүлж байгаа юм шиг. Дотор бол би уйлж байгаа юм шиг. Би уг нь болоод дуудаж байгаа шүү дээ. 59 секунд. 59 секундын дээр инээлээ. Би болоод удаж байгаа ш. Тэгээд эхнээсээ би энэ хэвдэж хулгайч биш вэ гэж бодсон байхгүй юу. Тэгээд болоод удаж байгаа шүү гэдэг дээр өөрөө ирэхгүй гिचтэй. Мөхчөн чамд яг одоо 100,000 төгрөг байна. Чи 100,000 төгрөг аваад гэртээ арих уу? Эсвэл бол дэнчин тавиад 300,000 төгрөгийн төлөө үргэлжлүүлэх үү? Цаашаа үргэлжлүүлээ. Мэдээ. Барайж 50 далах шүү дээ. 50 далах. Хэдэн сар идэх үү? Өөрөө мэд. Одоо чи яг 59 секундээс инээлгсэн учраас яг тэнчэнээсээ үргэлжлүүлсэн дээр байх гэж бодож байна. За ингээд үргэлжлүүлэх үү мөгчөө? Үргэлжлүүлээ. За цаг явуулаа. За тэгээ түрүүн би хэлсэн. Би яах хүүхд тахтаахаа үгэлдэг байсан гэд. Тэгээ миний клипэн дээр яг нэг машин гардаг байсан байхгүй нэг хаймар. Тэгээ яг тэр клипний үеэр намайг амар баян гэж хүмүүс амар ярьдаг байсан. Яг үндэ бол тэр нэг хүнээс гуйж авсан хаймар байхгүй юу. Тэгээ жи бит хоёр клипээ хийхэр болоод тэгээд машины хүнс гуйж аваад хийгсэн чинь хаймар машин чинь 100 км-д 30 литр бензин идэх юм байна л та. Тэгэхээр би хараа машина яаж хөдлөх вэ? За одоо яг клип хийгээд одоо манай бит хоёрын клипийг үзүүлсэн машин явахгүй байгаа. Би жижигхэн болохоор машиныг хамран дээр сууж өглөөд жи болохоор цонхоо буулгаад ингээ өгүүлж өглөө тэ. Тэгээ хүмүүс наваа Нөгөө уран бүтээлчд хүмүүсийн зовлог яриад байна. Энэ байтугай нөгөө нэг хэцүү асуудлуудыг бодож инээлээ. Тэгээд сайхан штэ хөгжилтөө уран бүтээлээ гоё болгох клип, кино одоо дэлгэцийн одоо зохиомч байт юм уу тэрэн дээр бол аль болох манган өөрт байхгүй Монголд байхгүй цор ганц өдр машин тэрийг оруулах гэдэг одоо бид нар чи яаж гуйж говшиж бас үзэсгэлэнт гоё харагдуулах гэж хичээдэг үлээ. Тэрний хөвгтөө явдлыг яриад болсон бодит явдал бодогдоод инээжлээ шүү. Би өөр юм бодоод инээгээд байгаа юм болов уу гэж бодлоо. Яг энэ ирчээрээ явах юм бол хүн болгон саятан болоо гарах боломжтой болоод байна шүү. Тэгэхээр чамд бол боломж байна. Төрөүний удаад бол 59 секундээс чи одоо хамаагүй наа нээлгчлээ. Үргэлжлүүлэх үү? Эсвэл бол 300,000 төгрөг аваад. Үргэлжлүүлээ цаашаа. Шунхаас хэд чи зүйл англи юм биш үү? Шунхаатай биш. Өөрийгөө ингэ сармаар байна. За, амжилт хүсье. Би яг чиний талд байна. Би чадна гэдэгт эргэлзэхгүй байна. 150 далах ш тий. За тэгээд хаймартай клип бичлэр хүмүүс уснаа амар баян гэж боддог байсан байхгүй яалтч ингээд. Тэгээд яг надад тэр үед ганц туц байдаг гэсэн тэр клипэн дээр байдаг нэг саарал цамц хар өмд хар малгай. Тэгээд яг ингээд клипэн хаймартай мөртлөө гараад би өөрөө микр сууж байгаа байхгүй тий. Хүмүүс ингээд яг микрийн нэг юм нэг хүний үед сараа суудаг сандал байдаг шүү дээ тий ингээд нэг цээ зураг авах гэж байгаа юм шиг. Нөөдөл чи ингээд намайг микр зүгээр намайг ингээд нэг тааж тоглолдог гэсэн шүү дээ хүмүүс. Энэ нөгөө нэг хаймартай хөгч юм уу нөхч. Чи одоо гана баян нийцтэй чи миктэй яваад байгаа гайхшгүй тий. Тэгээд ерөөхдөө бол манай тэр үе чи яг орцолгон рэпертэй байсан. Гэхдээ манай орцонд рэпер байх гэсэн би өөрөө рэп хийдэг болоод нэг багшигаа зоддог багшигаа болиулах гэнэ багшаа бай гэж дуу ийгээд тэгсэн чинь би яг нэг юм дээр амар алдсан. Багшийнхаа нэрийг дуун дээр хэлэх мартаад тэгсэн чи эсрэгээр бүх багш бодуулсан л та. Чи намаа хийдэг байгаа маа тий. Тэгээ бүх багштайгаа зодуулаад юм харамсалтай төх байд юм. За За баярлалаа.